Баярлалаа. За яг ер нь энэ үндэсний их баяр наадам бол нийт одоо Монгол үндэстний энэ галгалмттай ирээд баярладаг тийм хэмжээний баяр наадам болох байхаа Эзэн Чингис хааны одоо анхны их Монгол улс байгуулагдсны ойгоо тэмдэглэдэг ийм л том баяр болох ёстой л гэж ингэж боддیں۔ Сүүлийн үед бол ялангуяа би одоо энэ ерөнхийлөгч гадаад харилцааны яамд бол бас баяр талархснаа илэрхийлмээр байна, баяр хүргэмээр байна. Дандаа энэ том улсуудын хаадууд ирдэг бас. Манай энэ үндэсний баяр наадамд оролцохоор үзэхэр. Тэгэхээр бид нар энэ одоо концепцийн хувьд ийм өргөн дэлгэр дэлхийн хэмжээний монголчууд Монгол туурхтны хэмжээний баяраа тэмдэглэдэг энэ чиглэл рүү л одоо энэ хуулийн концепцийг бол нь явуулмаар байгаа. Яг хөө мэдээж одоо тэр бүхийн тоо цол гэдэг ингээд яахлаар жоохон жижигрээд байгаа юм шиг санагдав. Тэгээд яг хөө ийм хэмжээний одоо дэлхийн Монгол туурхтны наадам болохын тулд бол хэд хэдэн зүйлийг цаашдаа анхаарч явах хэрэгтэй байна л гэж ингэж миний хувьд бодож байгаа. Юу вэ гэхээр нэгдүгээрт бол нэг жоохон улс төрийн өнөд байдаг энийг бол арилгах хэрэгтэй. Дээр нь дандаа одоо наадмын дараа булхай боллоо, тим чим боллоо гэж заримдаа бүр шүүхтдэг ийм юм руу явж байгаа. Энэ зүйлээсээ гарах хэрэгтэй гэж бодоод нэг 2-3 асуулт санал асуух гэсэн. Ер нь хууль санаачлагчийн хувьд энэ асуудлыг ямар бодож байгаа. Нэгдүгээрт бол би энэ бүх шатны засаг дарга энэ наадмын нээлт таалтыг хийж байгаа эрх мэдэлтэй хүмүүс бол зөвхөн Монгол эзэн одоо их Монгол улс байгуулагдсны ойг л дурддаг бол гэдэг санал хэлмээр. Тэгэхгүй бол одоо ингээ маргаан өсдөг. За зарим үед арчилсан хувьсгалын ойг л хэлдэг. Зарим үед арчилсан хувьсгалын ойн байхгүй болчдөг. Тийм учраас алien ч яахгүйгээр ингээд зөвхөн их Монгол улсын байгуулагдсны ойг л хэлдэг болёо гэдэг зүйлийг хэлмээр. Хоёрт бол бүх шатны сум аймгийн энэ наадам улсын наадмууд дээр намуудын гэр барьдгаа болёо. Сонгуул болж байгаа мó наадам болж байгааг мэддэхгүй. Нөгөө ирж байгаа гадна дотноос ирэх усууч бас энэ юм чинь ойлгох юм уу ойлгохгүй юм уу. За гуравт бол за зарим их хурлын гишүүд жоохон дургуцах гэж магадгүй. Бүх шатны засаг дарга их хурлын гишүүд бол өөрийнхөө нэр дээр морь оролдуулахыг хориглоё. Монгол төрийн наадам учраас төр энэ наадмыг зохион байгуулдаг. Тэгээ зохион байгуулагч нар нь өөрснөдөө уралдаад ахлаар янз бүрийн юм лөөр болохоо яригдахаас өөр аргагүй болно. Тийм учраас энээсээ бол гарах хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. Тэгээ ийм хэдэн саналуудыг хууль санаачлагчийн хувьд одоо юу гэж бодож байна, боломжтой гэж үзэж байна, үзэхгүй байна уу? Хэрвээ ийм саналууд дээр санал нэгдэхээр бол дэмжмээр байна. За дөрөвт бол одоо ингээд наадмын үеэр бүр амралтын өдрийг журцсахыг гэдэг саналууд яригдж байгаа. Ер нь тэгээд 7-8 сар сумдуудж байгаа байдаг, аймагуудж байгаа байдаг, ажил хийх хүн байхгүй болдог. Тэгээ эхний цаснаар бол шугам шүлжээгээ янзлаа сууцгаж яддаг ийм л ус болсон. Ийм байдалтай байгаа. Тийм учраас энэ зуны 3 сард гадны ажиллах хүчний ажлын гадаад ажилчдаас авдаг татварыг тэглэх хэрэгтэй. Тэгээ өөрснөө тэгээ наадмаа хийгээд амрааж явцгааж тэр үедээ энэ ажилч нь бүтээн байгуулалтын ажлууд чи явж явах хэрэгтэй. Тэгээ ийм боломж байх уу, ийм юу нэмээд оруулаад ирэх тийм боломж байна уу юу гэдэг ийм 4 асуулт санал хэлэх гэсэн. За, Пүрэвживийн сайн зэрэг гишүүн хууль санаагч хариулъя. За, Эрдэнэ бүрэн гишүүний асуултанд хариулъя. Ер нь асуултын сүүлээс нь хариулъя. Яг би зүгээр энэ хуулийн өргөн барьсан хуулийн хүрээнд одоо ажил хүчний асуудал ч юм зохицуулах боломжгүй байгаа. Өнөөдөр бас харин засгийн газраас бизнесийн эрх чөлөөний хууль боловсруулж байгаа. Энэ хүрээндээ бас энэ ажил хүчтэй холбоотой асуудлыг хөндөж байгаа гэж би одоо зүгээр хэвлэлийн мэдээлэл авсан. Тэгээд энэ дээр яри би бас тантай ч гэсэн энэ бүтээн байгуулалтын хугацааг зөв ашиглая гэдэгтээ бол би үргэлж санал нэг байдаг. Энэ одоо улирлын чанартай одоо бүтээн байгуулалтуудыг бид нар цаг хугацаанд нь оруулахгүй бол нөгөө төсөв таргалдаг тий он дамдаг. За ингээ хариуцлага нь алдагддаг ч гэдэм үү ийм үр дагаврууд гардаг одоо зүйлүүд байгаа. Тийм учраас тантай бол одоо бүрэн санал нэгдэж байна. Энэ бол зүгээр төрийн төсвийн өрөнгөөр бол таарч биш ялгаагүй хувийн хвшил дээрч тулгардаг зовлон болцсон байлээ.
Энийг бол одоо зүгээр зарчмын хувь тантай ижлэхэн барь суурьтай байна. Гэхдээ энэ хуулийн өрөөнд бол одоо шийдэх боломжгүй байгаамаа гэдэг зүйлийг хэлье. Ер нь нийтээр монголчууд нэг жилд 16 өдрийг нийтээр амарч явах шиг байна. Баяр ёслол гээд. За ер нь зүгээр одоо би бас цагаан сар наадмаараа жоохон нэг уужуу тайван амраад явчвал энэ зам тээврийн ослоос ч буурна. За эргээд энэ бусад амралтууд харин цөөлчмөр юм шиг байна. Тэгээ ядаж одоо наадам цагаан сар гэдэг бол ураг төрлөөрөө нэг уулзаад ах トゥ угээрээ нэг одоо минь тусаа мэдлцээд за ер нь зүгээр хэний үг таана яваа гэдэг юм уу. Энэ байдлаараа бас нэг ах トゥ нар ч гэсэн уулзах болцоотой баяр юм болов уу гэж одоо боддог. Заримдаа одоо бас аав хүний өвч гэсэн санаа зовдөг байхгүй одоо яг сайн ах トゥ угаас үр хөвгтөд танилцуулж явахгүй байж идэл бас хоорондоо одоо танилцаад одоо тэ суух хэмжээнд хүртэл хүрчвээ гэдэг одоо боломжл хүртэл манай үндэсний айлгой байдлын өрөөнд хүртэл яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ наадам цагаан сараараа бас нэг уужуу тайвхан амраа гэдэг амардаг байгаад бусад харин одоо амралтын өдрүүдэд харин цөөрүүлчих нь зүйтэй гэж бодож байгаа. Жилдээ нэг 16 өдөр амарж байгаагаа за бас наадам цагаан сартаа хуваага зохицуултыг хийхэд бол зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ энэ удаад энэ асуудал хөндөгдөж орж ирээгүй гэдэг зүйлийг бас танд хэлье. Ерөн зүгээр зарчмын хувьд бас санал нэг байдаг. За төр төшөлдөж явсан хүмүүс одоо нэр дээрээ морь өрөлдүүлж энэ асуудлыг бас энэ хуулиар одоогоор бол одоо оруулж ирж болцоогүй байна. Энэ нэг ашиг сонирхлын үйлдэл ч юм уу байх нь нэг талтай зөв ч юм болов уу. Ерөн зүгээр бас ард түмний наадам биш одоо дарга нарын наадам болчих гээд байгаа гэдэг ийм шүүмжүүд бас ард дэргэдийн дунд явдаг. Энийг бол бас ойлгож хүлээж авч जैन. Гэхдээ бас Монгол сайхан уламжлалаараа бас одоо ямар албан тушаал хашиж байгаа сүл хамаарад үг нь оролцдог, цэнгдэг. Бас л эннийхээ нэг хэсэг байх нь одоо бас цэнглийн жаргал юм болов уу гэж одоо хувьдаа бодож явдаг. Тэгээд энэ асуудал бас ойлгож байна. За намуудаа бас тантай адилхан уриалж гинөө. Одоо энэ намуудын гэрч гэдэг юм уу энэ зочин хүлээж авдаг энэ зүйлүүд бас заримдаа ингээ автгаарцсан бараг сонгуулийн сурталчилгааны деталь юм болоод явж идэг. Энтэй бол санал нэг байна. Тэгээ энийг бол одоо яг зүгээр уриалгын чанартай гэж би зүгээр ойлгож байна. За Монгол дуурхтны наадам